мөнгөн оддоос мөсөн энэ айл савуудыг бүхэлдгээр хөлдөөж хүүтэн болгож өгөхөөр. Хүүтэн болгосныхаа цаана нөгөө нэг хүүтний амиудаа ус ургамлуудаа амьтдаа тэтгэж амьсгалтай амьдралтай болгож өгөхтэй эрдээхээр дараа жил эргээд ирэхтэн гарахтаатай нэг хүчсэн биш өргөдсөн биш хайлтсан биш гиссэн биш байлгах гээд хүүтнийхаа жавар хурыг оддоос асарч ирдэг юм аа. Нэг эсэхэн тэр. Яг тэр шиг дараагийнх нь болохоор юунаас ирнэ? Одоо бүгдээр хийж байгаа юмныхаа нэг учир утгыг сайн өөртөө ойлгох нь нэгдүгээр, хоёрдугаар хүн амьтаа асуугаад тайлбарлаж сурна. Тэгээд бүх Тэнгэрийн үүлэнд орж байгаа бүх юм чинь сэтгэл гэдэг зүйл бүх юмн дээр жигт байх ёстой. Хог цэвэрсэн сэтгэлтэй байх ёстой. Хоол хийсэн сэтгэлтэй байх ёстой. Тахилга үүлэнд оролцсон сэтгэлтэй байх ёстой. Өөрөө өөрийнхөө өгдөөцсөн имийг л илүү их сэтгэл гарч байгаа бус юм сэтгэл гаргадаггүй тийм муухай зан байж болохгүй шүү дээ. Тэгэх юм бол бид нар энэ Тэнгэрийн үүлийг хийж яах юм? Гэртээ гэрээ цэвэрлээ сууж исэн дээр шүү дээ. Яс юм дээрээ. За тэгэнгүүт дараагийнх нь 9 нь болохоор 1-9 эзэд нь болохоор одныхон 2-9-ийнх нь болохоор мөнгөн галактикийн 9 мөнгөн гаригийн мөнх цэвдгийн эзэд ирдэг юм байна. Тэгжээж энэ 2-9-ийн хүүтний чинь тийм чангаруулж эрчийн чангаруулж цаанаасаа өөр хүүтэн эрчим гэдэг зүйл асарж байгаа шүү дээ. Тэгээ хүүтэн эрчим дотор нь нөгөө хүүтэн одоо мөсөн, цасан, херон, мөндрөн, шүүдрэн одоо юу ч байдгийг бууж байгаа шүү дээ. За тэгэнгүүт 3-9 эддийн цаана мөнгөн сарны аймгийн 9 мөнгөн хас. Өөрөө сар гэдэг чинь нарны аймагтай адилхан өөрийгөө тойрч хүрээлүүлсэн 13, 12 том одтой шүү дээ. Тэрийг багтаагаад одоос гадна бид нар юу гэж нэрлэдэг вэ? Хас гэж нэрлэдэг, эрхэс гэж нэрлэдэг, нүх гэж нэрлэдэг. Тийм одтой шүү дээ. Тэгэхээр тэр нөгөө мөнгөн сарны аймгийн гэж хэлж байгаа шүү. Яг нарны аймаг шиг. Тэгээ 9 мөнгөн хасын мөнгөн ориглынх нь эздүүд ирж. Одоо манай дэлхий дээр мөсөн ориглууд дээр тийм үү? Одоо тэнгэр уулан дээр ч гэдэг юм уу? Алтай таван богд дээр хамгийн их хүүтэн эрчимтэй тийм үү? Онгодууд байгаа, тийм үү? Өвдөөцүүд байгаа, ан амьтад байгаа, өв сургамл байгаа. Эрчим байгаа, хас байгаа, салхи байгаа. Тэгвэл тэрийг зөөж асарч ирдэг гэдэг аахгүй та. Манай дэлхийд бууж ирдэг. Тэгээд дараа нь 4-9 эзэн болохоор мөнгөн сарны 9 хүн мөнгөн болгоё буюу одоо манай сарнаас ирж байна. 4-9 дээр нь сарныхан ирдэг. Та нар сарны гадаргуун градус хэд байдгийг судлаад үзээрэй. Сарны гадаргуун хэмээн тэр, нарны гадаргуун хэмээн тэр гэж бичсэн байдаг шүү дээ. Тэр хүүтэн эрчмийг чинь бий болгож байгаа. Хасах 270 эдгэлээ бичсэн байдаг шүү дээ. Айс авдвал. Тэгээ тэр хүүтнээс ирж байгаа өнгөдүүд чинь тийм их хүүтэн эрчмэл атарч байгаа байхгүй да. Тэгээ 5-9 эзэд нь болохоор 9 мөнгөн хурмастын мөнгөн мөндрийн эзэд. Манай энэ дэлхийн гадуур байгаа хурмас тэнгэр, хурмас твийн 9 мөнгөн давхарганаас нь ирж байна. Тэгээ 6-9 нь болохоор 9 мөнгөн ориглын буюу манай дэлхийн 9 мөнгөн хайрхтын эздүүд нь үлэндээ илүү ордог юм байна. За тэгээд дараа нь 7-9 эзэд нь болохоор 9 мөнгөн хүрээний мөнгөн мөсөн унжилгыг бий болгодог мөсний эздүүд 9 мөнгөн хүрээ манай энэ дэлхийн. За 8-нд нь 9 мөнгөн мөрний мөнгөн цөнгийн эздүүд цөн төрнө гэж ярьдаг штэ. Тэр эздүүд үлэндээ ороод тэгээд хайлуулж эхэлдэг юм байна. Гол мөрнүүдээ та нар ойлгож энийг ярьж байгаа юм сайн ойлгоорой. Тэнгүүд хамгийн сүүлд нь 9 мөнгөн шаврын мөсөн зайрмны эздүүдгээд энэ шаврын хөрш шорооны гадна хөлдсөн байгаа хөлдөөсийг хайлуулаад зайрмаг болгодог гисгээдэг өвгдээсүүд ийм 9-9-ийн 81 өвгдээсүүд ирдэг. Лусын 81 аймгийн төлөөлөл болж ирдэг. Тэгэхээр өнөөдөр бид нар яг тэр 9-9-ийнхаа эздүүдийг бас угтаж авахгүй байна. Маргаашаас эхлээд тэд энэ дэлхийд ирэх гээд байна. Тэгээ ийм утга учиртай үйл бид нар хийж байна. Энийг бас ойлгоорой хүмүүсээ. За тэгээ би энд нэг үүлийн танилцуулгын бас юу хэлчихье. За мөнгөн шанд болбод мөсөн төлдөөн бий. Одоо нэг 21 мөнгөн юу эжинэр ирэх гээд байгаа шүү дээ ихүүд. Тэгэхээр мөнгөн цөөрөн бүрдүүд мөсөн говьдоо бий.
Мөнгөн нуур намгууд мөсөн тайгдаан би. Мөнгөн далай тэнгисүүд саран ижидээ би. Мөнгөн сүүн шанд булгууд алтайн нурундаа би. Мөнгөн сүүн тойрон бүрдүүд цөлдөөн би. Мөнгөн сүүн шавар балчгууд хангайдаан би. Мөнгөн сүүн далайдууд хойд өмнөд мөсөн далайдаа би. Мөнгөн чулууд нь мөнх хайрхан ууланда манай Монголын шүү. Мөнгөн мангтай нарна, мөнгөн тайгдаа, бидний оцсон мөнгөн тайг. Хэлийн цаана тал нь гарчаад байгаа. За мөнгөн тайгдаан би. Мөнгөн удагдана хөх толбот хатан үрсэд би. Мөнгөн жайран нарна, хөх нурууд хагаан үрсэд би. Мөнгөн дэлхийн мөнгөн оргүйдэн би. Мөнгөн сор их. Саран ихийг хэлж байгаа шүү. Сор их нь мөнх орчлондоо би. Тэр саран ихийн язгуур тийм томоос орчлонгоос гэдэгтэй. Мөнгөн дэл ихгүй нь болохоор мөнгөн оргүйдээ буюу оргүй хоосноос мөнгөн дэлхийг манай дэлхийг мөнгөн айс хавыг бүтээсэн тэр эзэдийн тухай ярьж байна. За мөнгөн ураг нь мөнгөн мөсөн оддоон би. Мөнгөн угсаанд мөсөн мичдтэй би. Мөнгөн омог нь авг угсааны омог буюу эмэгтэй язгууртай, удхан язгууртай, ижийн язгууртай юу анхны гарал үүслийн авг отог гэж ярьж байгаа шүү. За тэрний омог нь өнөөдөр дандаа ээжүүдийн сарна энэ лус тип буюу мөнгөн мөсөн давхрагчны дандаа голдоо ээжүүд нь байдаг. Эхүүд нь хоёр хчээдэг. Одоо үүлээд ид түлхүү хийж идэг гэсэн утгатай. За мөнгөн омог нь мөнгөн оюундаа би. Мөнгөн оюун нь бүрт үжин эмэг эхэд би. За яа өнөөдөр тэгэхээр манай энэ зарлага бүрт үжин эхийн эвгээл дор явагдах гэж байгаа. Та нар бас нэг юм ойлгож байна. Өнөөдөр ийм штэ наран твийн буюу алтан ургийн их язгуур болсон орон зай энэ алтан нарны цөм дотор байдаг. Тэнд Чингис хаан байдаг. Алтан ургийнхан байдаг. Тэгвэл энэ алтан ургийнхны цаана алтан оддууд байгаа. Цаана нь алтан гац од байгаа бас. Дэлхийн цөм болсон. Тэгвэл энэ мөнгөн сарны чинь цаана мөнгөн одд байгаа. Мөнгөн гац од байгаа. Дахиад алтан гац одоо тойроод 4 мөнгөн гац оршиж байгаа. Тэр 4 мөнгөн гац одноос мөнгөн одод тэнгэр бий болоод мөнгөн оддоос 9 мөнгөн оддоос мөнгөн саран ижийг бүтээд мөнгөн саран ижигийн чинь цөм дотор бүртүжин хатны ам байна. Үйл хэрэг байна. Өөрөө байна. Тэгэд алтан ураг, мөнгөн ураг хоёр нийлжээж энэ сүүн ураг гэдгийг чинь Аког сүүн ураг буюу биднийг бүтээсэн байна. Биднийг бий болгосон байна. Хөх толбот Монгол оюун төрсийг хэвлийгээс мэдлүүлсэн байна нийлжээж. Тэгэхээр энэ хоёр агуу хүмүүсийн өнөөдөр эвгээл дор энэ тахилга бий болох гээд байгаа шүү. Өрнөж байгаа шүү. Энийг бас ойлгочоорой. За танилцуулга өнөрлөө. За мөнгөн дахлахын эрх үйлийн танилцуулгыг Бачимэг танилцуулна. Нэг эрхэм хүндэт удаач нараа их дэлхийн төлөө зүрхээр нэгтгэр ирсэн сүсэгтэн олон минь. Та бүхэнд энэ өдрийн аман амгалан дайлгаж тэнгэр эзэг газар эжээгийн эвэл дор мөнгөн ариусын зам үед саатан ирсэнд талархаж байна. Талархаж илэрхийлье. Өнөөдөр бид энэ зүгээр нэг хуран цуглаагүй юм. Энэхүү мөнгөн дахихыг үйлдэх ариун эрхийг авахын тулд бид дэлхийн 408 захист мөнгөн мөртэй асар их үйлүүдийг гүйцэлдүүлсэн билээ. Бид дэлхийн цагаан мөнгөн орд хаш судлуудлаас сэргээх үйлэнд сэтгэл зүрхээ зориулан зүтгэсээр байгаа билээ. Өнөөдөр энэхүү тахилгад орцож буй та бүхэн бол энэ бүх үйлийн үргэлжлэл болж дэлхийн амар амгалангийн мөнгөн хэлхийн нэгэн хэсэг болж байна. Мөс бол дэлхийн түүхийг хадгалагч санах оюм. Бид эдгээр цэгүүдэд үйл хийснээр хүн төрлөختний мартагдсан ариун мэдээлэл уугуул чанарыг сэрэх эрхийг авсаар байгаа билээ. За ингээд та бүхэндээ тахилгын их авсан өмнө бидний дүүргэсэн үйлүүдийг танилцуулъя. За нэгт 13 алтай нурууны үйл. Аког сүү шанд буюу мөнгөн сүүн булаг шандны үйл байгаа. Ёл бол сутай хайрхан уул, алтай таван богд, акбум агуй, актуруу уул, хаскактуу уул, алатоо уул,
Дэлүүхаа уул, дэлүүр ахуйтаа уул, актоо, даян нуур, алтайн уул, зүүн гарын алтай. За хоёрт нь болохоор бид нэр мөнх цэвдгийн гүрэн тулсын үйл буюу сахагийн мөсөн эзэнт гүрний үйлийг хийсэн. Гуравт нь дэлхийн уугуул мөсөн амьтдын үйл цасны баяр тэмдэглэсэн. Дөрөвт нь Лена мөрний мөнх цэвдэг эмгдийн үйл. Тавт нь мөнгөн тайгын үйл туваа үйл. Зургаад нь мөнх цэвдгийн үйл буюу цамхгүйдийн үйлийг хийсэн. Энэ болохоор Солонгос, Япон, Турк, Канада, Австрали, Хятад улсуудад улсын цамхгүйдэд хийгдсэн байдаг. Долоод нь хан хурмас тэнгэрийн мөнгөн далай Колумбийн мөсөн голын үйл Канадад хийсэн. Найнд нь хойд мөсөн далайн гүнждийн амралтын өргөний үйл бас Канадад хийсэн. За Австрали болохоор өмнөд мөсөн далайн зүрхний үйлийг хийсэн. 10-т нь Баренц хүрхрээний үйлийг Австралид хийсэн. За дахиад Австрали өмнөд мөсөн сүүн далайн амьдралыг сэргээх үйлийг хийсэн. За эдгээр үйлүүдийг дүүргэснээр өнөөдөр бид нар мөнгөн тахилгыг хийх эрхийг авсан. За тэгээд их дэлхийгээ хайрлах нь өөрийгөө хайрлах нэр, байгаль дэлхийгээ аргадах нь ирээдүйгээ аврахын нэр билээ. Өнөөдрийн энэ тахилгаар дамжуулан хүн бүрийн сэтгэлд ариуслын гэрэл асч дэлхийн нийтээрээ амар амгалан болох болтугай. Та ус бүхэн дэлгэрэх болтугай. Мөсөн эзэн бийгээр түм буман их олон хавруудын эртнээс зуурдын энэ орчлон үрдийн их эзэд захирам байж заяа тавиланг чин нэвэж хорвоо ертөнцийн жамыг эргүүлэх үйл хэргийг эхлүүлж байсан нэгэн түүхийг энэ л цагт өрс та бүхэнд өнгөдөг орчлонгийн наран ивэлд саран их туяа цацаргаар нь дамнуулан байж өрс талтан дэлхийн хүйн их судлуудаар гүйлгэн байж мөнх тэнгэр эцгийн ивэлэр мөнх цэвдгийн их гүнд нь буулган байж хөрс талтан дэлхийнхэн хүйг хамгаалan оршдог хөх толбод үрстэн мөнгөн өвгдийг нь буулган байж таниулъя хэмээн ярьлээ. За мөнгөн ихэ үндэс язгуур угсаа гарвал бүхэн чинь эргээд оргүй мөргүй огторгүй уудмын эдэд бүхнээс эхлэлтэй хэмээхийг экэжийн өрс та бүхэндээ энэ л гаргийн эвэл уйнаар эрх цагийн дөрвөн үлэрлэр мөнх тэнгэрийн эрх асуудаар тамнуулан байж арга билгийн их ухаандан хэрхэн үйлсийн дүүргдгийг нь мөн таниулах хэмээж мөнгөн амтд мөнгөн амьд хүдэн бодан ариухан их мөнгөн хий бүхнэр нь өрста бүхний зүрх тарих мэлми бүхэнд чинь таниулан байж хөх мөнх тэнгэрийн ялгуусан их жаяг ясыг хөрсталтан дэлхий дээр ингэж сахиулдаг юм а хэмээхийг мэдүүлэх хэмээж бууж ирлээ хэмээсэн. За
Хөхөн дээрээ анхаар, хүйсэн дээрээ анхаар, урдсан дээрээ анхаар. Өвгдөө налуулж агаад мэдэр. Өвгдээд дотор чинь энэ агуу ижигийн үрс байгаа ч юм билүү. Яагаад элгэн садан монголчууд гэж ярьдгийг? Яагаад төрөл садан монголчууд гэж ярьдгийг юм бэ? Явж явж бүгдээрээ элэг нэгтэй төрөл нэгтэй л байгаа штэ. Бид л мэдэхгүй байгаа болохоос биш. За тэгэхээр бүгдээрээ саяын сонслоо штэ. Хэрвээ энэ бус төвд мөсөн оршихуйн ам амьтдад өвс урмалд хад чулуунд ууд хангайд хүнд хэрвээ ямар нэгэн гай төвөг учруулж явсан бол их дэлхийг амтай гэдэг, бус төв амтай, цас мус амтай гэдэг, мөнгө цэвдэг амтай гэдгийг мэдтгүү байгаад ямар нэгэн одоо эцдийн өмнө энэ мөнгөн ижидийн өмнө мөнгөн эцэгдийн өмнө алдаа гарч явсан бол тэрний төлөө уучлал өршөөл ир. Тийм боломж нь өнөөдөр байна. Энэ ижийнэр чинь өршөөнхий. Үр хүүхдээ ухаарад гимшээд ирэх юм бол өршөөдгий, уучлалдгий, харж хамгаалдгий. Мэдхгүй харин ээжийнхаа сэтгэлийг зовоогоод элгийг нэмтлээд энэ оршихуй ертөнцийн сүртгээд байх юм бол эдгээр чинь энэлж ханалж байгаа. Аргаан барсандаа та бүхэнд ухаарл олох гээд ямар нэгэн амьдралын бартаа сорилтонд л оруулж байгаа болохоос ш тэд нар тийм халтай гайтай хүмүүс биш. Бид л өөрсдөө мунхаг учраас энэ байгаль эрхийг амтай, энэ хөрш шороог амтай, энэ цас мус амтай гэдгийг мартчихад анхны цасан дээр, анхны бороон дээр энэ хөрш шороог хинц ялах өвс урмал дээр анхны яргуу хөтөл тастаа сууж идэв. Тийм учраас бид буруутай ахгүй. Хэрвээ тийм үйлдэл хийж исэн бол яг одоо санахгүй байсан ч энэ цагаас хойш тийм алдаа гарахгүй гэдгээ ухаарснаа илэрхийлээд өршөөл ирцгээ бүгдээрээ. Тэгээд 9 хүслийнхаа эжийнэрт 9 цагаан хүслээ хэлцгээ. Бүгд ямар ч ээж өөр хүүхдээ сайн сайхан амьдраасаа элэг бүтэн яваасаа элбэг дэлбэг байгаасаа инх мөх оршоосаа л гэж хүсэж байдаг. Тэгэхээр тэр 9 хүслийг чинь биелүүлдэг эжийнэр сая ямар хүмүүс байсыг та нар мэдлээ. Энэ өвлийн өвгөн өвлийн цасан өсөн гүнжнэр ямар үүрэгтэй юм гэхэд оршоод байдгийг та нар ерөнхийдөө гадраллаа штэ энэ үйлээс. Тэгэхээр юу ойлгосон, юу ухаарснаа хэлээд. Үүнээс хойш юуг анхаарч явах юм, юуг ёсолж жаяглаж явах юм гэдгээ ухаарсан, мэдсэн гэдгээ андхаалаад бүгдээрээ өршөөл ирчээ дараа нь 9 сайхан хүслийг илэрхийл. Яг одоо энэ 9 зулыг бадрааж байна. Саран ижидийн өргөө саран ээжтэй холбоотой энэ цаана. За тэр саран ээжийн юу гэнийг танилцуул байгаад байна шүү дээ. Арктик, Антарктик хоёр төв байгаад байна. Хойд мөсөн далай, өмнөд мөсөн далайг оршоод байна. Энэ хоёр мөсөн далайн эцдий чинь нэгийг нь мөсөн өвлийн өвгөн аав гэдэг, нэгийг нь өвлийн эмгэн ээж гэдэг. Тэгээд тэр айс сард байгаа амтан мангтай бүгдийг нь өв сургамал оршихуй үлгээд бүгдийг нь энэ хоёр мөс энэ өвлийн өвгөн аав ээж хариуцаад тэгээд тэдний цасан охид цасан гүнждээр төлөөлүүлээд энэ мөсөн твий чинь бүгднгийн эрүүл одоо бүрэн бүтэн байлгах гээд тэдэртэйгээ нийлэн цэнгдэг тийм л учиртай баяр. Зул сарын баяр гэж нэрлэдэг. Бид нар 9 цагаан 9 зул барьж байна өндөр. Тэр өвгдээцийн оршихуй зориулаа. Тэгээд энэ мөсөн мөнгөн одоо өвлийн өвгөнгаа өвлийн эмгэн ээж чинь цаана нөгөө саран төв дахиад нөгөө мөсөн тэнгисүүд мөсөн окторгой далай галактик гэд ингээд дээшээ мөсөн мөнгөн окторгой ч ороод явчаад байгаа. Бүх юм учиртай оршоод байгаа. За тэгээ ийм учраас тэнд өвлийн өвгөн өвлийн эмгэн ээжийг
одоо бариулсан байгаа 9 мөнгөн хүслийн 21 эжиндрийн өрсөнд нийлээд. За ядаж ийм учиртай байна. Юун төлөө энд бөөлөн болоод байгаа. Юун төлөө энд одоо та бүхэн цугларчаад бид юун төлөө мөнгөн дахилгыг өвгдээцийн зарлиг хүсэлт одоо зарлиг дор хийгээд байгаа юм бэ гэдгийг бас мэдээд авчвал их хэрэгтэй байна. За манайхан. За тэгээ хин дэм ханд өргөсөн хүмүүсийн 9 үслийг галд өргөн. За дахилгаа дээрс манайхан бүгдээ өөрсдөө 9 үслээ өргөн шүү. За зулыг тусгаж өгсөнд бэлдсэн байгаа тийм. За 9 хүслийн ээжүүд мөгөөрстэй холбоотой 9 ширхэг мөгөөрс одоо хэллээ шүү хүмүүсээ. Бид нэр ядаж 9 хүслийг чинь биелүүлдэг эмэгтэй холбоос хаана байдгийг ядаж мэдээд авчих. Тэгээ хүслээ өөртөө ээжтэй хэлжээ. Энэ тийм та нарын хүслийг биелүүлэхээ сууж яадаг хүмүүс бэлэн байхгүй. Харин өөрт чинь бол байгаа. За 9 мөгөөрсөрөө мөгөөрс тарих гэдэг нэг эвэр тарих гэсэн тарих байдгийг дахир тарих. За тэнд чинь байгаа. За мөгөөрс нь төвх та нарын төвх чинь мөгөөрс байгаа. За эгэн бас мөгөөрс байгаа. Өрцөнд чинь мөгөөрс байгаа. Хаврах чинь бас мөгөөрстэй байгаа. Аймхаа дээр чинь мөгөөрс байгаа. Сээр чинь мөгөөрстэй, умдаг яс чинь мөгөөрстэй, хумсны цагаан чинь бас мөгөөрс байгаа. Наад хумснуудын чинь 23-ны хумсны цагаан. За энэ бүгдээрээ мөгөөрс буюу мөнгөн иживтэй, мөнгөн оршихуйтай, огторгуйтай, ододтой холбогддог орон зай. Энэ орон зайд 9 мөнгөн хүслийн ээж нар минь оршин суугаа. Буюу холбогдож байгаа бид нар дамжуулаад. Тэгэхээр бид нар 9 хүслээ өөрсдөө зориод бодоод бүтээх гээ тэмцээд хүсээд явах юм бол тэргүү та нарын наад мөгөөрсөөр чинь дамжаад мөнгөн оддын эмэгдүүд, мөнгөн огторгуйн ижийнэр энэ мөсөн далай тэнгисийн өвгдээд чинь бүгдийн сонсчдөг юм а хүмүүсээ. Тэгэхээр энэ 9 цагаан хүслийнхэн зулыг бадраах гад 9 үр гаргаж ирсэн. Эмэгдийн сонгосон үлсэн. За манайхан зулаа бодрааш. Тэгээд энэ нэг хүмүүсийн ханд өргөсөн хүмүүсийн 9 хүслийг нь бичсэн цаасан хундгаа манай бусад энэ золоо молоо хаав. Одоо галд өргөш шүү. За. Утаага нийлчихэ. Хин агаарын байхгүй болгосон. Хин анхлын үнэрийг байхгүй болгосон. Хин тэр мөсөн далай, мөсөн гол мөрөн дотор байгаа мөсөн ам амьтдын